Бараа орлогдож авахаас өмнө агуулгын үлдэгдлийг эхлээд шалгана. Агуулга цэцлэг рүү ороод, агуулгын тайлан руу ороод, агуулгын үлдэгдэл гэсэн баримтаар тайланг харна. Бүрдүүлэх гэсэн товчийг дарахад тайлан харагдана. Агуулга 1 дээр бараа эм 8 ширхэг байна. Бараа материал орлогдож авахын тулд агуулга цэцгийн More Actions дотор бараа орлогдох хэсэг рүү орно. Дэлгүүр дээр дэлгүүр 1 гэж заагаад агуулга дээр агуулга 1 гэж зааж өгье. Create буюу үүсгэх товчон дээр дарснаар дээр бүгсэн мэдээллүүд автоматар бөглөгдөнө. Байгууллага дээр байгууллага 1 гээд бараа сонгох товчон дээр дарахад бараанаа сонгох цонх нэгдэнэ. Бараа 1-ээс 50 ширхэг 1 жуун 1000 төгрөг гэж заагаад бараа 2-оос 50 ширхэг 1 жууныг 1200 төгрөг гэж зааж өгөөд баримтанд шилжүүлэх товчон дээр дарахад саяны оруулсан мэдээлэлд автоматар бөглөгдөнө. Сүүлд нь Post and Close товчийг дарснаар баримт баталгаажна. Бараа орлогосноо харахын тулд агуулга цэцэл рүү ороод, агуулгын тайлан руу ороод, агуулгын үлдэгдэл гэсэн баримтаар тайланг харна. Бүрдүүлэх товчон дээр дарахад бараа 1 болон бараа 2 50 50 ширхгээр нэмэгдсэн байна.